Сонгуульд өгж байгаатай холбоотой улс төрийн намууд өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж улсын хурлын үйл ажиллагаа хүртэл сөлгөөр нөлөөлж эхэлсэн. Тиймээс Монгол Улсын ерөнхийлөгч шүшгтэр улсын хурл судалтай намуудын удирдлагатай уулзаж харилцан санал солилцсон. Харин өнөөдөр дээд шүүхэд бүртгэлтэй 23 намуудын төлөөлөлтөд уулзаж цагийн асуудлаар барь сууриа илэрхийлсэн байна. Улс төрийн намын тухай хуулийн төслөөр товчхон зөвлөгөөнд оролцсон хүмүүст мөн мэдээлэл өгчээ. Үндсэн хууль мөн нэмэлт өөрчлөлт оруулах асуудал, санал асуулга явуулах тухай асуудлуудыг явуулахгүй бол би өөрөө оролцсон гэдэг чинь ерхий сайд тэрвэрээр онцлсон байна. Мөн Монгол Улсын ерөнхийлөгч өнөөдрийн байгаль байдлын талаар хоёр зүйлээр санал солилцсон байгаа гэдгээ нэгдүгээр илэрхийлсэн. Мөн улс төрийн намын тухай хуулийн төслийг удахгүй өргөн барих гэж байгаагаа илэрхийлсэн. Урт удаан хугацаанд хилцүүлэг явуулсан хамгийн сүүлд намын удирдлагатай уулзаж хилцүүлэг явуулсны үндсэн дээр намын зүгээс төсөлтөй холбоотойгоор санал гаргаж ярилцсан байна. Энэ саналд хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлжээ. Улс төрийн намын тухай хуулийг босруулахдаа баримталсан зарчим ойлгомжтой. Улс төрийн нам бол Монгол улсын иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэхэд туслах гол нэгж байгаа юм. Иргэний улс төрийн эрхийг Монгол улсын иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэхэд туслах гэж байгууллагаж байна. Энэ дээр нь тулгуурлаж энэ хуулийг боловсруулсан гэдгээ ерөнхийлөгч онцлсон юм. Намууд тохиролцохгүй болохоор ерөнхийлөгч нь санаачиж энэ хуулийг төсөл дээр суусан гэдгээш мөн тодтогсон. Ингэхдээ иргэний нийтлэг эрх ашигыг баримтлсан гэдгийг Монгол Улсын ерөнхийлөгч иргэдийн нийтлэг эрх ашигыг баримтлан боловсруулсан гэдгээ Монгол Улсын ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн.